2002 онд батлагдсан байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. За анхны хэлэлцүүлгийн үеэр наривчлаад харахад бас нэлээд хүч төрсөн өнгөйстэй. За ялангуяа иргэдийн нийтийн хурлаар бас альва төслүүдийг оруулахгүй байх. За иргэдийн бас оролцоог нэгдсэн санал бодлыг сонсохгүй байх. Ийм заалтууд бас орж ирж байгаа учраас бас нэлээд шүүмжлэлтэй бас энэ дээр бас хандж байнгын орон дээр бас байр сууриа илэрхийлсэ. Мэргэжлийн байнгын ороо бас энийг бас дэмжсэнийг ойлгохгүй байгаа. Байгаль орчны яамны бас тодорхой бас ажилтны албан тушаалтнууд энэ дээр бас илт дэмжих ийм бас байдлуудыг бас бий болгож явж байгаад бас жоохон харамсаж байгаа шүү гэдгээ бас төрөлөд хэлчихье. Дэмжихгүй байгаа хэд хэдэн шалтгаан наривчилж асуух хэд хэдэн зүйлүүд байна. Хамгийн ихнийх нь болохоор тухайлсан томоохон төслүүдэд том жижигээр нь бид бүхэн ангилаад байгаль орчин нөлөөлж байгаа байдлаар нь 3 зэрэгэлт хуваах юм байна. За энэ зэрэглэлийг аль нэгэн субъектийн байдлаар байдаг юм уу? Үзмжээр бас шийдэх ийм эрсдэл рүү бас орох магадлалууд байна. Зэрэглэл нэг нь бол байгаль орчинд өндөр нөлөөтэй. За зэрэглэл 2 нь бол дунд нөлөөтэй. За зэрэглэл 3 нь бол бага нөлөөтэй гэж үзэж байгаа юм байна. За энийг үндсэндээ бол сайд шийдэж энэ зэрэглэлийг тогтоох асуудлыг засгийн газарт орж хэлэлцүүлэх юм байна. Байж болно. Гэхдээ энэ зэрэглэлийг тогтоож байгаа энэ байдал дээр хяналт тавих, энэ явах энэ процесс дээр бид хүн наривчлан яаж зохицуулах вэ? Танилцуулсан мэдээлэл дээр зэрэглэл 3 буюу бага эрсдэлтэй гэж үзэж байгаа ангилал дотор химийн хортой болон цацрагт идэвхт бодис аюултай хаягдлын төслүүд дээр жишээлх юм бол цацраг идэвхт бодис агуулсан тоног төхөөрөмж ашигладаг байгууллага нь зэрэглэл 3 руу орсон байна. Тэгээд тодорхой жишээнд болгон дээр ярих юм бол хэн энийг тогтоохын яаж энэ дээр үндсэндээ ямар зарчим барих юм бэ гэдэг эхний ийм ойлгомжгүй байдал үүсэхээр байна. За мөн дээрээс нь төсөл хэрэгжүүлэгч дууга өөрөө захиалж байгаа. Төлбөрөө төлөөд энэ менежментийн төлөлгөөгөө үндсэндээ бол хийлгэж байгаа. Түүнийг нь мөн л тодорхой эрх бүхий субъект дэмжихгүй түүнээс гарсан үнэлгээний хороо үндсэндээ ажиллаж байгаа. Үнэлгээний хорооны чадамж, хараат бус байдал тэдэнд ямар нэгэн цалин урамшуулал эдгээр зүйлүүд бол тодорхой биш. Сайн дураар шахуу. Уншиж байгаа юмнуудын сайн мэдэхгүй. Маш олон төслүүдийг үнэлгээний хороогоор үндсэндээ оруулаад гаргах ийм тохиолдлууд өмнөх кейсүүд дээр бол байгаа. Цөөн хэдэн хүн тухайн орон нутагт байгалийн ийм онц ноцтой ийм төслүүдийг дэмжих ийм байдлууд бол бий болоод явж исэн кейсүүд байгаа. Тэр энэ үнэлгээний хорог яаж хараад бас байлгах юм? Энэ төслийг үнэлж байгаа хүмүүс яаж үнэн шударгаар ажиллахын байдлыг бид бүхэн бий болгох юм бэ? Бас л нэг ийм субъектийн ийм байдал руу бол оруулах нэ. Хамгийн гол үндсэндээ байгаа асуудал маань миний дургуулхаад байгаа зүйл нь бол нэг 8-9 хүн л үндсэндээ асуудлыг бүрдүүлээд наривчсан үнэлгээг бол авж байгаа. 8-4-8 дээр иргэдийн нийтийн хурлаар тогтоол биш байгаа хгүй юу? Зүгээр санал тэмдэглэл энийг хавсарч байгаа. Иргэдэд нь танилцуулаад нэг хурал зохион байгуулж байгаа л гэдэг ийм заалт байгаа юм. Тэгээ ийм заалтыг ядаж байлгахгүй болох нөхцөлийг л ойлгохгүй байгаа юм л да. Нөлөөлийн бүс гэдгийг би байнгын орон дээр асуусан. Нөлөөлийн бүс нь үндсэндээ тодорхой тухайн төслөөсөө хамаарна гэж байна. Ямар үндсэндээ чиглэлийн төсөл байгаагаас хамаарат тэр радиус нь орох тэр иргэд нь тодорхой болно гэж. Харахаар 1-2 хэн иргэд санал өгөөд тухайлсан төслүүд хүртэл явах эрсдэл рүү орох гээд байна. За ажлын эрхээ ахлагч Болдын уянг хариулъя. За гаан улаг гишүүнд баярлалаа. Байнгын орон дээр бид бас зарим зүйлүүдэд хариултыг өгсөн байгаа. Нэмээд мэрэгжлийн яам нь бас саналаа хэлээд миний дутууг нөхөд яваарай. За хамгийн ихний санаа таны хэлж байгаа зүйл бол сая сүүлд уншдаг 8-4-8 буюу иргэдийн нийтийн хурлын санал тэмдэглэл гэдгийг арай өөрөөр томьёолж байна гэсэн агуулга байгаа. За төслийн нөлөөллийн бүс гэж илүү дэлгэрэнгүй оруулж ирж байгаа энэ үзэл баримтлал нь угаасаа л таны түрүүний хэлсэнчлэн 2012 онд батлагдахдаа үзэл баримтлалт нь байсан агуулга буюу иргэдийн саналыг авнаа гэдэг энэ агуулга юм аа. За энэ нь 2012 онд энэ чигээрээ санал тэмдэглэл байдлаар хэрэглэгддэг байжгаад 2016 онд хууль тавсан журам гарснаас болоод заавал тогтоолоор баталгааждаг болсон нь өнөөдөр альва төсөл явахад
2 жил гаруй гацах ийм нөхцөлийг бүрдүүлээд байгаа учраас энэ төсөл маань өөрөө шинжилсэн найруулга биш, нэмэлт өөрчлөлт байгаа учраас 2012 оныхоо үзэл баримтлал руу илүү наривчлан тодорхойлж оруулж ирж байгаа. За ингээд төслийн энэ нөлөөллийн бүсэд тэгвэл хэрхэн хүрх юм бэ гэж. Тэгэхээр зэрэглэл нэг буюу одоо нөлөөлөл ихтэй гэж бүлгэлж байгаа энэ төслүүд нь болохоор 4 байдлаар нөлөөллийн бүсийн иргэдээс одоо мэдээллийг нь авч саналыг нь тусгана гэж байгаа. Төслийн нөлөөллийн бүс иргэдийн өрхийн нийгмийн эдийн засгийн талаар мөлхөө судалгааг хийх ёстой болж байгаа. За бүлгийн ярилцлагыг хийх ёстой болж байгаа. Ганцаарчлсан ярилцлага тэгээд олон нийтийн хилцүүлэг буюу энэ зохион байгуулалт нь өөрөө иргэдийн нийтийн хурал байж болно. Тэгэхээр энэ хурлынх нь агуулга нь өөрөө засаг захиргаа түүний нэгж удирдлагын тухай хуулийн дээр хിവэр хадгалагдж байгаа зохицуулт учраас харин илүү зэрэглэл нэг төсөлтөө илүү хатуу байдлаар яг тэнд амьдарч байгаа иргэдээсээ одоо саналыг нь ав гэдэг зохицуултыг одоо салбарын яам нь 2022 оноос хойш ирсэн гомдол одоо чирэгдлүүд дээр үндэслээд боловсруулсан орсон ийм төсөл байгаа гэж нэмж хариулъя. За ингээд төслүүдийг 3 зэрэглэлд хувааж байгаа. 3 зэрэглэлийг хоорондоо шилжих үү гэж та байнгын орон дээр их онож асуусан. За 3 зэрэглэл бол хоорондоо нэгдүгээр зэрэглэл буурах боломжгүй байгаа. Зэрэглэл 2 мэрэгжлийн байгууллага хэрвээ одоо энэ нөлөөлөл ихтэй байна гэж үзэх юм бол зэрэглэл 1 рүү ахих боломжтой. Ийм байдлаар бол засгийн газар журамлахаар төсөл нь бэлтгэгдсэн ажлын хэсгээр танилцуулагдсан. Ер нь бол ингээ яам өөрөө маш их ачааллыг авч бүх төрлийн одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр газар эзлэн оршиж байгаа л үйлдвэр үйлчлэгээний газар бүр дээр үнэлгээг хяндаг байсан энэ хяналтыг орон нутгаар шаардлагатай гэнэ. Заримыг нь зөвхөн мэдэгдэл хүргүүлээ гэд илүү өөртөө хяналтаа сайжруулах арга руугаа орж байгаа. За энэ дээр нэмээд хариултыг яамнаас өгөө. Сайд өгөх юм лөө. За хин ажлын хэсэг хариулах уу? Хэн хариулах уу? 4-р микрофон. Батбаяр дарга хариулъя. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дараа үүргийг төр орлон гүйс Батбаяр гишүүний асуултанд хариулъя. Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн бол төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албаа агчдаас бүрэлдэж байгаа. Мөн салбарын эрдэмтэн судлаачид ихтэй сургуулийн багш нар оролцсон байгаа. Тэгэхээр энэ эдгээр албаа агчид бол бүгд төрийн албаа агчид байгаа. Тийм учраас төрийн албаны дахин хуулийн дагуу шударга тангараг өргөсөн учраас шударга ажиллах үүрэг хүлээж байгаа. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тодорхой хугацаанд санхүүгийн урамшуулал дэмжлэгийг мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд олгодог байгаа. Хоёрдугаарт нөлөөллийн бүсийг тогтоох асуудал дээр мэргэжлийн байгууллага нөлөөллийн бүсийг тогтоодог байгаа. Нөлөөллийн бүс нь бол тухайн төслөөсөө шалтгаалаад харилцан адилгүй байгаа. Экологийн бүслүүрээс олон одоо говь хангаа эрийн бүс нутагт За хариултаа дуусгачих. 4-р микрофон. ямар төсөл хэрэгжүүлж байгаагаас шалтгаалаад харилцан адилгүй байгаа учраас мэргэжлийн шинжээч, мэргэжлийн байгууллагууд энийг тогтоож байгаа. Хуулинд орж байгаа гол одоо үзүүлэлт нь бол иргэдийн тухайн нөлөөллийн бүсд орж байгаа иргэдийн 70 гаруй хувь нь бол энэ 4 аргачлалаар уулзалт, ярилцлага, ганцаарчилсан уулзалт одоо мөлхөө судалгаануудад хамрагдаж байгаамаа. Өмнөх одоо хэрэгжиж байгаа хуулиар бол зөвхөн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдэгдэжсэн. Одоо бол бүх нөлөөллийн бүсд байгаа иргэдийн дахин хэлэхэд 70 гаруй хувь нь бол 70-аас дээш хувь нь одоо энэ судалгаанд орж саналаа илэрхийлж байгаамаа. Боломж нь бүрдэж байгаа. За мөнгөн цагийн ганалт гишүүн тодруулж асууя. Ажлын хэсгийн ахлагч маань бас яг хоо зэрэгэл буурахгүй л гэдэг яг шиг байна л да. Гэхдээ журмыг бол өөрчилчих боломж нь яам болон одоо засгийн газарт бас байгаа. Тэр энийг жоохон хатуу оруулж ирсэн заалт бол энэ хуулийн дээр бол байхгүй шүү. Тэр журмыг яаж баталж болно? Гол нь үзмжээр хандах ийм одоо үндсэндээ эрсдэл байна л гэж би хэлээд байгаа. Тэгээ би тодорхой асуугаад байна шүү дээ. Энэ цацрах хийх бодис агуулсан тоног төхөөрөмж ашигладаг байгууллага гэдгийг та бүгдийн тараасан энэ танилцуулга дээр зэрэглэл 3 руу оруулсан байна. Тэгээ ингээд гихмишлэнгээр ингээд үндсэндээ энэ зэрэглэлийг дур мэдэж тогтоогоод ингээд байвал яах юм бэ л гэдэг тухай. Тэр журмаар үндсэндээ бууруулахгүй л гэдэг чинь журмаа өөрчлөөд бууруулдаг болно гэж хэлээд ингээд зэрэглэлийн асуудал явуучих ийм одоо үндсэндээ байдал руу орох гээд байгаа учраас энийг хатуу оруулж ирүүл яасан юм бэ? За тэр нөлөөллийн бүсийг би бас дэмжихгүй ш дэмжиж чинь.
Нөлөөлийн бүсээсээ ч ав, иргэдийн нийтийн хурлаар нь албан ёсны ёс тодорхой тэмдэглэлтээр саналыг аваад явдаг ийм. За, дулмын бом хариулчих. Ажлын хэсгийн ахлагч. Уян гүш хариулъя. За гаануулдаг шүтэнд баярлалаа. Ер нь журам засгийн газраар батлах нь сайд журмыг батлахаас илүү дээрээ. Улсын хурал хуулиндаа одоо хавсралт байдлаар альва зүйлийг оруулчихаар хууль нь өөрчлөгдөх боломж нь бүр хатуурх учраас ер нь ажлын хэсэг дээр яамнаас орж ирсэн санал дээр энэ ангиллын асуудлыг бол хамгийн зөв шийдэл нь засаг өөрөө батлах ёстой юм байна. Бүх яамд өөрсдөө тойрч сууж агаад ярих юм байна гэдэг чиглэлээр энэ хуулийн төсөл орж ирсэн. Гэхдээ яг өнөөдөр та одоо протоколд үлдэж байгаа энэ албан одоо чуулганы эндэр дээрээс энэ бүх эрсдлийг анхааруулж тэмдэглүүлж байгаа нь бол их сайшаалтай. Одоо энэ журам засгийн газраар 8 сарын 1-ээс өмнө батлагдах ёстой болж байгаа. Тэгэхээр энд гишүүдийн санаа зовж хэлж байгаа бүх зүйлүүдийг тэмдэглээд журам нь хамгийн гол нь батлагдаад зөв хэрэгжихдээ нь бид нар бас анхаарах ёстой юм блэ. Тэгээ энэ дээр нь одоо тал талаасаа анхаарах үүрэг нь бол биднэрт байгаа. За, нэмэлт асуулт мөнгөн цогийн гаанхул гишүүн. Тий зарчмын одоо хуулийн үзэл баримтлалын хүрээнд тэр нэг асуудлаа зөв онцлмоор юм шиг санагдаад байгаа юм аа. Энийг зарчмын зүрхтэй саналууд гаргаж бас шийдвэрлэх гэдэг үзнэ. Асуудал нь том төслөд явахгүй байгаа асуудал нь иргэд хуралдахгүй байгаа юм шигээр тайлбарлаад байна л да. Тэгж ойлгуулад байна. Иргэдийн нийтийн хурал 2 жил хуралдахгүй байгаа болохоор том төслөд явахгүй энийг хасчаа гэдэг ийм агуулгал орж ирж штэ. Эсвэргээр бид нар энэ иргэдийн нутгийн хурлын чадамжийг сайжруулах, хуралдах нөхцөлийг бий болгох, энэ асуудлаа шийдэх тал руугаа явахгүйгээр улам л иргэдтэйгээ дайсагнах том төслүүд чинь яг хуулиараа бид нар ингээ хүч төрөх юм байна. Гэтэл яг бодит байдлаар хэрэгж болоод ирэхлээр иргэдтэйгээ очиод нүүр тулна штэ. Иргэний дайн үсвэл яах. Буцаад одоо энэ иргэд чинь биднээс санал авсангүйгээд бид нар яаж энэ сонгогдсон тойрогдоо буцаж очиж ажиллах юм. Тэг хүчээр энэ асуудлыг шийдэж байгаа энэ агуулга зөөлрүүлэх чиглэлийн юмыг дараа дараагийн хэлцүүд дээр бид нар ярих ёстой. Ярих ёстой. Тий. За, ажлын хэсгийн гишүүн Сандаг Очир сайд хариулъя. За, гаанхул гишүүний тавьж байгаа асуудлыг ойлгож байгаа. Болгоомжлол, эрсдэл асуудлууд хаана хэзээ юунд өрөөсөд байна вэ гэхээр ерөөсөө энэ уул уурхайн төсөлтлөрүүд дээр асуудал үүсэж байгаа маргаан. Орон нутгийн багийн иргэдийн нийтийн хурлууд хуралдахгүй байгаа учраас төслөлтрүүд гацаад байна гэдэг талаас яриаггүй. Одоогийн байгаа хуулийн дээр иргэдийн оролцооны асуудал байгаа. Шинчилсэн найруулгаар орж иж байгаа хуулийн төслөөр энэ иргэдийн оролцоог улам бүр тодорхой болгож, нээлттэй болгож, иргэдийн оролцоог хангах талаас нь харин ч бүр одоо тухайн нөлөөллийн бүсэд багтж байгаа иргэдийн саналыг төлхөө ярилцаж, тухайн гүйцэтгэгч компани ажлаа хурдтай шуурхаа явуулъя гэвэл тухайн нөлөөлд багтж байгаа багийн иргэдэд тэр болгонд нь одоо асуудлуудаа ярьж танилцуулж нөлөөлийн одоо үнэлгээнийхээ асуудлаар байгаль орчны сөрөг нөлөөллийнхээ асуудлаар тухайн одоо ард иргэдэд одоо орон нутагт ямар үр дүнтэй төсөл болохын гэдэг талаар бүх За, хариултаа гүйцээч. Сандаг Очир гишүүн микрофон сайлъя. танилцуулсан аж ахуй нэгжүүдийн төсөл үйл ажиллагаа амжилттай явна. Таны хэлээд байгаа шиг нөлөөлийн иргэдийн саналыг авахгүйгээр гэдэг юм уу? Хүч төрсөн байдлаар явж байгаа асуудал энэ хуульд ерөөсөө байхгүй. Хэрвээ тийм асуудлаар хандвал энэ төсөл төдвөр харин ч таны хэлдгээр одоо компани, гүйцэтгэгч компани гэдэг юм уу, орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад ажил явахгүй. Тийм учраас хуулийн санаачлахаар тухайн одоо сумын нөгөө өнөөдөр нөхцөл байдал бол сумын засаг дарга нар үнэлгээний материалд одоо дэмжсэн дэмжээгүй тогтоолоо ерөөсөө саналаа өгөхгүй байгаа шүү дээ. Тодорхой одоо хуулийн зохицуулт байхгүй. Тэг яах гэж байгааг нь мэддэхгүй. Нөгөө төсөл хэрэгжүүлж компаниуд болохоор бараг 2 жил орчим хүлээж байгаа асуудлууд байж байна. Иннээс болоод төсөл хөтөлбөр зээл юм авцсан аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулах асуудлууд байж байна. Нөгөө талаар сумын иргэд юунд уурлаад байна вэ гэхээр тухайн суманд нь ашигт малтмлын одоо нөөц ашигласан төлбөрөөр татвараас нэгч төгрөг орохгүй дээшээгээ татчихад байгаа юм. Тийм учраас сумын иргэдэд ямар ч үр нөлөөгүй болоод байгаа. Тэгэхээр одоо ашигт малт За, дулмын бом Очир гишүүн асуултаа асууя. За, та бүхэнд өдрийн мэнд